За энэхүү өдрийг бол жил болгон одоо хүний эрх хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. За энэ хүрээнд бол маш олон хүмүүс оролцож дуу хоолойгоо илэрхийлдэг. Гэхдээ одоо Монгол улсад арж ирсэн нийгэм солигдоод 35 жил болж байгаа. Энэ хугацаанд бол одоо хүний эрх зөрчигдсөөр л байгаа. Тэгэхээр энэ зөрчигдсөн эрхийг хамгаалж гин гэд маш их олон ажил хийдэг боловч үр дүнд хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Жишээлбэл одоо Монгол улсын иргэн хүн тийм ээ үзэл бодлороо ялгуурлагдаж ажил албан тушаалд очиж байна. За өнөөдөр одоо юу гэдэг тийм Монгол Ардын нам одоо олон хотод засаглаж байгаа үед бол өөр намын хүн ажиллах ёсгүй гэсэн ийм одоо хууль үйлчилж байна. Бичигтэйг хууль. Тэгэхээр энэ бол наад захын хүний ажиллаж хөдөлмөрлөх тийм ээ юу үзэл бодлороо ялгуурлагдахгүй байх үндсэн хуулийн заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. За гэх мэтчлэн хүний эрхийг маш их зөрчиж байна. Зарим хүмүүсийг бол одоо нам улс төрийн үзэл бодлоор нь ялгуурлаж одоо юу халж сольж байна, шахаж авчиж байна, гадуурхаж байна. Дээрээс нь бол одоо маш их ажлын байрны дарамт очруулж байна. Тэгэхээр энэ бүгдийг одоо бид нар сүүлийн 35 жилийн арчилсан нийгэм солигдсоноос хойш энэ тухай зөндөө үйл ажиллагаа зөндөө одоо арга хэмжээ авсан боловч өнөөдөр хүртэл арилаагүй өөрчлөгдөөгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Тэгэхээр өнөөдөр одоо миний хувьд бол хуульч хүнийхээ хувьд одоо улс төрч хүнийхээ хувьд бол өөрийнхөө үзэл бодол дуу хоолойгоо хүргэе гэж энэ цуглаанд ирэлцэж байгаамаа. Энэ өдрийн энэ сайхан арга хэмжээг бол жил болгон зохион байгуулж байгаад нь үнэхээр баярлж идэг. Яагаад тэгэхээр Монгол улсад бол хүний эрхийг бол хамгаалах нь бол хамгийн үндсэн хуулийн заас хамгийн чухал эрх байдаг. Тэгэхээр энэ эрхийг хамгаалахын тулд одоо өшөө цаашаа өчнөн одоо ярих хэлэх юмнууд байна. Энийгээ дамжуулж одоо ярих гэж өндөр ирсэн юм аа. За дээрэс нь би одоо улс төрч хүнийхээ хувьд бол Багнуур дүүргийн одоо Багнуур уурхайн хяналтын менежер хийж байгаа. За энэ ажлыг хийж явах явцдаа бол үнэхээр одоо Монгол улсад бол үзэл бодол ялгуурлахгүйгээр одоо ажиллаж бие биендээ хяналттай ажиллаж энэ төр хөгжих юм байна, төрийн өмчийн компани хөгжих юм байна гэдгийг одоо биеэр мэдэрсэн хүний хувьд бол бас 3 хэлмээр байна л да. Яагаад тэгэхээр одоо төрийн өмчийн компаниудад дандаа ингээд нэг удирдлагуудын ерөөсөө үүрэг гүйцэтгэгчид томилдог. Тэгээд үүрэг гүйцэтгэгчид томилсон хүн яадаг гэхээр нэг томилсон хүнийхээ төлөө ажилдаг тэр хүний баг ингээд ажил хийдэг. Зүгээр ингийн одоо тэр хүний багт байхгүй ажилчин бол үнэхээр гадуурхагдаж ажиллаж чинь дээрээс нь бол бас ингээд хавчигдаж шахагдаж одоо ажлаа салах хүртэл арга хэмжээнд орж ийн. Шүүхээр яваад шүүхийн шийдвэрийг биелүүлдэг ийм нөхцөл байдалд манай нийгэм хүрсэн байна. За тэгээд ер нь бол одоо альч нам засаг төрийн эрх авсан байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр сөрөг хүчний хяналт байх ёстой гэдгийг өнгөрсөн хугацаанд хамтарсан засгийн үед томилогдсон хяналтын менежерүүд одоо тавьж ажилласан. За энэ хүрээнд яадаг вэ гэхээр хулгай зэлгээ янз бүрийн гэмт хэрэг гардаг боловч одоо намынхаа нэр хүндийг бодоод өөрийнхөө албан тушаалын одоо байр суурийг хадгалж үлдэхийн төлөө нуун дарагдуулдаг, хүний эрхийг зөрчдөг ийм үйл явдал маш их олноор гарсаар байна. За энэ үйл явдлуудыг одоо хэн илчилж яах вэ гэхээр одоо хяналтаар ажиллаж байгаа сөрөг хүчний менежерүүд одоо илчилж ажиллаж байгааг бол би бол маш зөв зүйтэй аль ч нам засаг барьсан одоо сөрөг хүчнийхэн хүмүүс бас хамтарч энэ засаг барих нь бол шудраг ёсонд нийцэх юм байна. Үндсэн хуулинд одоо ялгуурлан гадуурхгүй байх энэ хуулийн хэрэгжилтэнд бас нийцэх юм байна. Дээрээс нь хүний нөгөө ажиллаж хөдөлмөрлөх одоо үндсэн хуулиар олгосон эрхийг бас ингээд олгож ингэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг бас олж харсан. Тийм учраас одоо энэ тал дээр одоо цаашдаа дуу хоолойгоо гаргаж ажиллая гэж бодож байгаа. Ерөөсөн иргэдийг маш их гадуурхаж авчиж үзэл бодлоор нь ялгуурлаж байна. Тэгэхээр энэ асуудлыг л одоо төр засгийн хэмжээнд хүртэл одоо дуу хоолойгоо үргэж ажиллая гэсэн юм бодолтой өнөөдөр энэ хурдталдаанд ирлээ. За иргэд ялгуурыг гадуурхаж гэж байна. Ер нь та ингэж хэмжлээд ингэж явж байгаа юм. Иргэд ер нь яах вэ? Залуучууд ер нь яг яаж юм бэ? Ер нь бол залуучууд ингээд үг үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна. Яг тэр хитрхийн нэг намын үзэл бодолд одоо ингээд хитрхийн баригдсан байна. За тэр үнэхээр одоо хяналтын менежер тавьцаар юу давуу тал болсон бэ гэхээр маш их гомдол зөрчил байд юм байна. Энэ бүгдийг одоо надад одоо жишээлбэл тавьж байна тий. Тэгэхээр би тэрийг дуурахгүй бол өөрснөө хизээш дуурч чадахгүй. Тэгэхээр маш олон хүний эрх ашиг зөрчиж байна. Хүнийг ингээд дураараа ажлын местийг бууруулдаг тийм ээ. Монгол улсын хөдөлмөрийн хуулинд одоо хүний ажлыг одоо местийг бууруулж дээшлүүлэхэд одоо хуультай. Дээрээс нь одоо цалин хөлснөөс суудлага хийгээд бас хуультай. Гэтэл ерөөсөө ямар ч ажилтны зөвшөөрлгүйгээр ерөөсөө цалингийн суутгачл гэдэг, хасчил гэдэг хувийн бууруулаад дээшлүүлж байдаг. Тэрийг нь одоо өөрт нь мэддэхгүй. Монгол улсын хөдөлмөрийн хуулиар бол өөрт нь мэдэгдэж шүү тийм ээ. Хүний цалин хөлсийн суутгал хийх асуудлыг ярина гэж бичсэн байдаг. Гэтэл
одоо тэр хууль мөл ерөөсөө үйлчлэхгүй байна. Ер нь бол дүрм журмч үйлчлдэггүй юм байна. За энэ хяналт тавьснаар одоо энэ дүрм журмыг үйлчлүүлэх, хэрэгжүүлэх тийм ээ хүний эрхийг хамгаалах тал дээр маш их олон ажлууд хийсэн, маш их хүмүүс хандж байна. Тэгэхээр энэ дээр бол ер нь улс төрийн одоо ялгарлан гадуурхад маш их бий болсон юм байна. Төрийн өмчийн компаниуд болон төрд. Тийм учраас энийг одоо цаашдаа арилгах. Бид нар бол Монгол улсын иргэд бүгд адил тэгш эрхтэй, хөдөлмөрлөх эрхтэй. Тэгэхээр энэ хөдөлмөрх эрхээ аль нэг улс төрийн намд үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө гадуурхагдаж, хавчигдаж ингэж ажиллахгүй байгаа нь бол нэгсэндээ Монгол улсын иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг маш ноцтой зөрчиж гэнэ гэж үзэж байгаа. Зарим хүмүүс ажилласаа халагдсанаас болоод бас ингээд бүр сэтгэл санааны гутралд ороод янз бүрийн одоо гэмт хэрэг нөхцөл байдал маш их орж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ хэд нэг ноёрхсон юм засаглалаар ингээд одоо миний ажиллаж байгаа газар бол ерөөсөө маш их юу хавчиж гадуурхдаг ажилчдыг. Тэгэхээр тэн дээр бол одоо хамгаалах дуу хоолой заавал байх хэрэгтэй байна гэдгийг би өөрийн биеэр үзсэн. Би байж ич бас тодорхой хэмжээний хууль дүрм өөрчилж одоо шаардаж одоо хууль хэрэгжүүлэх тал дээр маш их шахаж ажиллаж байгаа гэж өөрийгөө үзсэн. Тийм болохоор одоо ер нь бол хяналтгүй төр бол ерөөсөө нэг хүний ноёрхолд орд юм байна. Аль нэг намын одоо эзэмшилд орд юм байна. Төрийн өмчийн компаниуд бол ерөөсөө намын ажил өөрийн гишүүд тийм ээ намаар явсан хүмүүсийн ажилдаг амьдардаг юм юу болцсон. Одоо объект болцсон. Түүнээс биш тэр төрийн өмчийн компаниудыг сүүлийн үед засгийн газраас маш их одоо юутай ажиллаж байна тийм ээ. Алдагдaltaй ажиллаж байна гэдэг. Алдагдaltaгүй ажиллаж болдгийг би бас өөрийн биеэр төрийн өмчийн компанид ажиллаж үзсэн. Гэтэл тэн дээр бол сэтгэл дутсан байна гэдэг би сая бас энэ компанид очиад харлаа. Маш их одоо өртөө 30 жилийн өртөө. Тэр 30 жилийн өрийг одоо жишээлбэл тийм ээ одоо төлөх, барагдуулах тал дээр засгийн газраас болон одоо толгой компаниас болон одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас юу ч хийдэггүй. Яагаад тэгэхээр ерөөсөө ингээл өдөр тутмын зүгээр л өнгөрөөгөл байж ах тийм зорилготой байгаа юм шиг надад санагдсан. Тэгэхээр би бодохдоо энэ төр засгийн дээд чаднаас эхлээд энэ төрийн өмчийн компаниуд болон төрийн байгууллагууд хяналт тавьж ажиллах, хяналт үнэхээр байхгүйгээс олж дураараа ажиллаж, хууль дүрм хэрэгжүүлэхгүй ажиллаж гэж үзэж байна.